Сайн байцгаана уу аниме сонирхогчдоо. Өнөөдөр та бүхэндээ Ремми анимийнхаа үргэлжлэлийг хүргэж байна. Энгийн бөгөөд сэтгэл огдуулсан өсвөр насны дурлалдаа орцгоё. Найзууд номын дэлгүүр хэсэж өөр төрхцөөтэй зүйлсээ цуглуулахын үеэр би Юкиг жоохон нотгшоо энтро үрдэгдгийг мэдж аав. Хичээл тарж Торо Юки хоёр жижүүр дээрээ үлдэн хогоо асгах гэж явж байхдаа Сакураг мөргөн цамцыг нь муухай болгочгдгоо. Үнэн азгүй гэж нас. Яана үнэхээр уучлаарай төрүүлээгээрэй гэд яран гүйсэн хооронд нь Сакура Юкигээс та хоёр үерхэж байгаа юм уу гэхэд үгүй ээ л гэж байна. Торо ирээд түүнд цамцаа өгөөд ичингүүрэн цамцыг нь өмсөд улаан толгойд руу орсон. Шок. Энэ их урт түхээл гэлээ. Ингээд та Ремигийн юунд дуртай вэ гэхэд Сангоко гайхсан ч тэр сул дорой болохоор би түнд хамгаалмаар байдаг гэж хариулахад Сакура игээдэл буруугаар ойлгочихсонгүй. Реми үнэхээр сул дорой харагддагч цаанаа бүгдийг нь хамгаалan урагш түлхэн сэтгэлийн дэм өгдөг байлаа. Хэд хоногийн дараа Сакура цамцыг нь эргүүлэн өгөхдөө Куки ч мөн хийж өгсөн байдаг. Тэр нь ч Торо таалагдсан ичээгээ таньдөө. Юки жаахан сэтгэл дондор харагдан хорийн түнээс яагаад ойрч Торот хоёр хамт явж харагдахгүй байна вэ? Ямар нэг юм болоо юу гэхэд үгүй ээ л гэж байна. Танилцаад 3 жил болж байгаач хорийн шууд л түүнийг уншина. Хэцүү байсан ч нүүрэндээ нэмсэглэл тодруулан хэдий хүссэн ч үргэлж бусдыг бодон өөрийгөө хоёрт тавьдаг. Хичээл тарж Сакура Юкид ч бас баярлснаа илэрхийлэн Куки хийж өгөхөд нь нэг л баргаар ганцаар хэдэн суун. Аргагүй шít. Мань хүн бараг л тоороод сайн болсон. Дээрээс нь Сакуратай хэтэрхий ойр байгаа болохоор нь хардах нь ойлгомжтой. Би Миямарагаар Куки хэлхийг заалгасан ч нөгөөх нь хүн амир юм аваад ирнэ. Шантраад л сууж байсан Торо ирж нэгийг амсч үзээд муухай байна. Гэхдээ дараагийнхыг нь хүлээж бай гэл амир хөөрхөн. Миямаро гэрийнхэндээ Хоккайдо явж хоори түүнээс өдөр шөнөгүй чаавлэнэ. Мийн азгүй Миямара зэрэглэжээ марцсан байж тараад ядчихт нь тэр хавьд нь таартай зэрэглэж нь байдгүй. Хэцүүхэн 5 хоног өнгөрч ирсэн даруйдаал би бинээ зорж ашгүй нэг юм уулзан бүх зүйлээ зэгсэлж авдаг. Нөгөө хэд нь хоороод хөөхөн охтууд аимшиг гинөө үзээд айдаг. Энэ маягаараа Миямара чамаас явна ухааны юм ярьсан худлаа айж нэгэд бүр нөгөөдгөө айлгаа ачаад гарнаас нь хөдлөх гэж байгаа цочоогоо тайноо. Хэцүү ч юм да. Гимшээд уйлж байхад нь харагдаад жоохон романтиклах гэж байгаад тэгээд юу болсон байх нь вэ? Би намрын хичээлээс цогтом Миямара ганцаардл харанхуй өнгөрсөн үеэ эргэн дурсан өөрийгөө үгүйсгэж явсан тэрхүү хүүхдэд ирээдүйн Миямара зүгээр дээ удахгүй чиний төлөө уйлж чиний төлөө уурлаж чадах тийм л нэндэ хүмүүст очирно. Тэр болтол жаахан цэцчих. Энэ нь зүуд байлаа. Их л хүнд орсон бололтой уйлсэрсэн байдаг. Сурагчдын зөвлөгөөний дараах Сенгоку Какеро бусад руу ойрлон зандардагтаа гэмшдэг. Биеийн хүчиндээ мууч нэмсэлдэг. Сенгоку-кун чийж гисэн номын сангийн тоосоос айдаг хөөрхөн сулаалтай шүү дээ. Биднийг анх уулзахад тэр шал өөр хүн байсан. Анх Сенгокуг хичээлийн цагаар ном уншиж сууж байхыг нь Реми харан завсарлагаанаар жаахан ярилцсан байдаг. Маргааш нь бүр сэтгэлдээ заяа дуртай номыг нөхсөн за. Сакурагч мөн марцсангүй. Дараа нь аваад уншаарай л гэж байна. Бүр гэрт нь очиж номын өрөөг нь үзээд нэг номыг нь зэлхэр болдог. Ном нь нэг таалагдсан маргааш нь дуусгацсан. Өнөөдөр дахиад очие гэхэд болно л доо. Гэхдээ миний найз чамд сайн гэхэд хамаагүй ухааны юмэрч байна. Оройн Реми хэрвээ дэлхийн маргаас сөнөх байсан бол та юу хийх вэ гэхэд чамд хайртайгаа хэлнэ л гэж авдээ. Тэгээл эргүүлээд харсан чинь нүүр нь болаа. Реми ч Сенгоку цайн гэснээр энэ хоёрын маань хайрын түүх хэлдэг юм да. Нөгөө талд хоори Миямарагийн хөлийнх нь хумсыг бодсон сууж байна. Бүр өөрийгөө байрч дийлэхгүй хоорийн толгой дээр хөлөө тавьчдیں۔ Хоори бүр шок. Гэхдээ ердөөсөө уурлаагүй харин ч бусдаас шал өөр байдаг болохоор өөртөө байхдаа дүр хэсэгдэг гэж боддог гинэ. Харин ч өөрлөө норилж байвал гоё гээл. Нөгөө Миямара нөгөө хэдтэй хуурай агсан тавиад айлгаад авна уу. Дараа дахиад туршаад үзье гэсэн хүлээж сэсэхгүй нэж гэж байх шиг. Пицкийн өрөөнд хүн байхгүй байгааг дэлгэмдуулаад орилж үзсэн. Хоёр охин орж ирсэн айгаад гараа авчихтیں۔ Пүү хоори бөөн баяр. Яалтчгүй масошист л доо. Юкиг өөр нэг банд болзоонд өрсөн юу гэж хэлхээ мэдэхгүй 4 хонцсон гэсэн чинь Торотой худлаа үргдэг болчихно. Бөө юм болж хүмүүлж аваад л нөгөө банд хүлээн. Эрхээр нь энэ миний найз охин гэж хэлээл болоо үстэй гэхэд чи юм хэлээд хэрэггүй л гэж.
Хори Миямора хоёр дээрээс нь дуран таастай. Өө тэгсэн чинь бүр амар хөөрхөн байна гарч ирээл. Мань хэд бүр шок. Намайг болзоонд өрөөл би л ав зөвшөөрнөөч гэж шиг. Тэгсэн Юки тийм ног ганган юм дургүй гинэ. Нэрээ бүр хараан амар муу юм байна. Хаалга ханаа ялахгүй мөргөж байна гээл бод. Тэрийг нь сонсоод чи намайг манай найзуудтай андуураагүй биз. Надаас жаахан өндөр хамаагүй хөөрхөн ихтэн. Үгүй ээ. Би чамд маш удаан сайн байсан гэж байна. Яг нөгөө хэд ирж таарад хин гэдгийг нь ялахгүй баахан бодлоо. Зүгээр хараан муу биш бараг сохор юм биш үү. Миямора үсээ тайрч төрхөө өөрчилснөөр сургуулийн өвгтүүдийн анхаарлын төвд орноо. Үүн нь хоорыгийн хардах цан хөдөлж хардаад л Миямарог үнээр хөөрхөн шүү. Үсээ боочхоор бөөрлөх хөөрдөм юм гэхээ сонсоод авраагаараа аллаа. Миямарог ууралчихсан юм уу гэхэд өмнө нь чамайг байхгүй мэт харцдаг байсан хатлаа. Одоо үсээ тайрчгаар чинь тойрон хүрээлээд л надад таалагдахгүй байна гэж үгэлж унлаа. Бараг рэпер. Яг ингээл явж байхад нь дунд сургуульд нь хамт сурдаг байсан таныхаараа таарч хэсэг үг шиднэ. Ийм тэнэг сул дорой цөнх баригчтай болсон юм уу энтэр. Хоорыг дахиад л та нарын яриач нь дургүй хүргээд байна гэдэл айлгаа явуулчих. Таныхаараа бүр амар царайтай юм шин дотоо уулзсан. Тэр талаараа ярилцаж түүнд Миямараа левел ап хийсэн тухай ярилдаг. Хоорыг тэгсэн тэр таныхаараа нүдээд хайцсан. Миямараа өвдөж байна уу л гэж байна. Хоорыг дахиад л өмдгөөрөө намайг алга гээл Масашис зангаараа Миямараа ууг нь эрс татгалцтай. Шиндо хоёрын алгадчихл даа гэд столк хийж байсан байдгийн. Шигдон болохлээрээ сексуал талаар нь ойлгоод байгаа болохоор л дэмжиж байгаа. Эцэст нь нэг юм хоорыг амар шүрээл наад өгцгөө хөдлөг Кёко гээл аваад явна. Шиндо шок. Конбинигийн гадаа таныхаараа хоёр найзтайгаа танхаарч байснаа хоорыг хараад шаал өрхөн. Миямарог хамт байхыг харчаад дараагийн удаа ална. Ихтэн нөгөө адгийн муу Миямарог нь айгаад байгаа үнийг цохиод авахд бүүрлэн. Дунд сургуультай бараг л ярьдаггүй байсан хүүхэд ахлах ангидаа яаж ийм найз хөшгүй босныг нь бүгд гайхна. Тэр хоёрыг гэртээ ирэхэд нь дүүн зөрөөд хардаг. Миямараа аваас нь зөвлөгөө авмаар байгаагаа хэлэхэд аав нь бөөн баяр 0 руугаа чирээд ордог. Хоорыгийн өөрлөө нойрлох цохих үед дуртай талаар юу гэж бодож байгааг асуухад чиний одоогийн байгаагийн чинь яг эсрэг болохоор дуртай байж магадгүй. Гихч хоорын энэ талаар дээр аавынх нь хэрэг байхгүй гэж үздэг. Маргааш нь Миямараа утсаа мартаад химийн ингээд үзэхдээ ангийнхаа Мизуочид таарна. Мизуочи Миямараад дургүй гинэ. Яагаад гэвэл Мизуочи хоорыг сайн байсан юм байна. Тэгээж яхав залгуулаад утсаа олдог л доо. Мизуочи хүн чи хоорыг зөхөж чадах уу гэдэл гэнт асуучхад мэдээж л чадахгүй гэн штэ. Тэрийг нь сонсоод Миямараа нүүр бардам тэгвэл та хоёр хизээж тохирохгүй гэдэл. Нөгөө ангиасаа гараад хоорыг ирж юм ярихад нь уурлаад явчихдаг. Хоори бол бөөн баяр. Мизуочи харин би чамайг сайн хүн гэж боддог байсан. Харин азгүй амтан байсан юм байна гэж автыг. Гинэт нэг жижигхэн өрөөнд таныхаараа Миямара хоёр ороод ойлгомжгүй юм ярьж ээж зүуднээсээ сэрдэг. Сэрээд Миямарагийн дугаарыг нь аваад залгасан утас нь холбогддгүй. Шууд бэкри руу явчлаа. Яг хааж байхад нь ирээд 2 захиалга хийгээд би чам руу залгасан ш тэгэхэд утас нь эвдрээд маргааш янзлуулах гэж байгаа тухай хэлнэ. Баг байхад нь өөрийнх нь буруугаас болоод сургуулийнхын тулаанд төгсөн ч Миямараа бүх бурууг өөр дээрээ авсанд нь жаахан гэмшин. Хоори Миямаратай номын шүгээгээ цэвэрлэж байгаа төсөлтийн монтаж болоод үзэх гэсэн чинь үзүүлдэггүй. Хэдий Миямараа өөрийнхөө монтажийг хаймаар байсан ч тэднэр нь надад чухал гэд хаяагүй гэдгээс нь ямар ууж хүн бэ гэдэг нь харагддаг. Намын сэрүүн орж таныхаараа шинотод харалтаж хоори Миямараг хардаж уурлнаа. Хэрвээ чи намайг араар тавьж байгаа бол бандтай лав биш шүү гэж энтэр. Миямара тэр амлалтандаа хүрчих гээд нөгөө хэдээсээ хүртэл зайгаа барьнаа. Юки ихчтэйгээд л үр хисээж явж байхдаа Янигатай таарч эгчин дүүгээ ийм сайхан залуу хайсанд нь итгэж ч өгөхгүй. Энэ Юки юу гээл гайхаастай. Бөөн сүр болж л явна. Сургуулаар дүүрэн энэ хоёрыг үердэг тухай яриа гарсан. Сакура тэрэнд нь хямраад яах вэ гэд Ремигээс хүртэл зөвлөгөө авна. Харин Реми хэрвээ та тоорууд сайн гэдгийг хүлээн зөвшөөрвөл энэ талаар чимээгүй байяа л гэж байна. Худлаа ярьсандаа гимшин энэ хуурамч ярилцаа энэ хизээ нэгэн өдөр үнэн болно гэж найдаастай. Гимшээд хичээлдэж явсангүй 7 хоног болчлоо. Баг байхын Юки хизээж хүссэн зүйлээ авъя гэж хэлдэггүй хүүхэд байсан. Хэрвээ чи ямар нэг юм хүсэж байгаа бол тэрийгэ хэл гэж их чинь сургаал айлддаг. Уцаа асаагаад найзуудаасаа ирсэн чатыг шалгаж аваад тооругийн бичсэн чатыг уншаад дотор нь пал хийгээд явна. Маргааш нь сургуулиа явж бүгд л баярлан тооруу түүнийг дуудаад аваад гарна.
Яг л төсөөснөөр нь тэр чатны тухай ярилцахад Сакура сайн гэдгээ хэлээд хариулт нь хэрэггүй гэж явчиж. Яагаад залруулж хэлээгүй гэсэн чинь Сакурад надаас илүү нь олноо л гэж байна. Хуурамч үерхэлтэй бас тийм дургүй байгаа биш л юм байна гэж наас. Юки өөрийгөө би ч муу юм да. Сакура күки хийж өгөөд ярилцахыг хичээгээд тэмцэж байхад би зүгээр л зүгтж хатдаг гээл дотроо эмзэглээстэй. Заан болсон цаас хайлахгүй байгаад байвал бүгд төвөгтэй хавар болж байж л нэг юм хайланда. Тоороо. Цаас хавар ирэхээр хайлдаг юм бишээ. Өөрөө хайлах ёстой гэж боддог болохоор л хайлдаг юм. Бусад хүмүүс битгий хайлаасаа гэж хүссэн ч тэр өөрөө л шийддэг. Юки дотроо энэ залуу чинь одоо юу яриад байна? Байгалийн ухааны хичээлээ суугаагүй юм байх та. Гэхдээ надад жаахан дулаахан санагдчихлаа. Ярилцаж ойлгосон хоёр маань хөтөлцөн анги руу ороход нөгөө талд сэтгэлээ илчлэн өөр санаа зовх зүйлгүй болсон Сакура илүү жаргалтай болж Сингапур Эми хоёрын хүртэл гайхшруулаад амжнаа. Хичээлээр манай хэд өөрсдийн айлын хэддэх хүүхэд энтэр гээд хөнгөн юм ярьж байдаг шүү. Гэхдээ нөгөө ногоон банд айлын том гэдгийг мэдээд бүгд шок. Амар цоглог ирж хүчтэй хүүхдэрээ хүн яаж том ах гээл бөө юм. Анги эхлэхэд Янагийн найзуудтайгаа хэтэрхий хүндэтгэлтэй харьцаар л байдаг. Энэ нь бусаддаа жаахан хүндээ санагддаг тул Юра тэргүүтээ манай хэд маань түүнийг өөрчлөхөөр шийднэ. Ууг нь Юкитэй бол өөр юм байна лээ. Юра, Янаги чи яагаад дандаа хүндэтгэлийн үг хэрэглээд байгаа юм бэ? Одооноос хүндэтгэлийн үг хэлэх хориотой. Янаги за Тоороо Миямура нөгөөт нь бүр хичээд өглөө. Сенгоку тэрч байдгаа Сенгоку хүртэл Янагидаа татнасаад тэрвэрлдүүлэх гээд унана. Энэ марзан байдлаас нь залхсан хоорын ангиас гарахад нөгөөтгөө үргэлжлүүлсээр байхад Янаги Миямура хоёрын дунд нэг юм болсон боловч юу гэдгийг хэлдэггүй. Нэг хохин шиг орилж гүйж гараа сэвтээ. Ангиас гараад стил хэрэлцээр л. Үгүй чи би өндөр гээл сүулдээ Сакурагаар шүүлгэн. Савадаг нийгэмшүүлэх гээд бусдаагаа ярилцуулахын тулд Миямураг хэрэндээ л гэж байна. Тэгсэндээ Савада бүгдийг нь ранклцсан л гэж байна. Тэрийг хараад Тоороо Сенгоку хоёр бинийхээ дээр гарах гээд үзэж өгнөө. Энэ үед нь Юра ирээд нэг сайн чарлаад Савадаг айлгсан чинь Миямура Юра сайн хүн гээд тайлбарлсан. Би чанга ядаргаатай хүмүүс дургүй гээд мань хүн ухаан алдаасгий. Анги дээр Юра ханиалгаад байхаар нь хоорын Юки хоёр үсээр байгаад гэрлөөнд явуулахар болсон. Тэгсэн замдаа Савадатай таарад өргөж явсан эмийг нь анги руу нь оруулж өгөөд нөгөөх нь баярлаа гэсэн чинь хоорыгийн битгий бусдад өвчин халдаагаараа гэдгийг санаад чимээгүй явсан явууг нь тэрийг нь Савада надад гомдсон гэж ойлгоод маргааш нь столк хийж байгаа Сакурад бүх учир шалханыг нь хэлсэн. Юраг өмнө нь уурлаж байх нь хараагүй гээд бүр алцсан. Яг ингэж байж байхад нь Юра гарч ирээд чалцаар байгаад дахиад явуулчихдаг. Байн горлоож явж байдаг Юра гэртээ бол шаал хөрхөн. Дүүгийнх нь баг шормоор байгаа сургуулийг нь шоосон дүүгээ хичнээн хичээснийг нь мэдэж байгаа болохоор тэр багшийг нь хашаагаад өгье. Дөрөмт нь тэнэг болохоор хэрэггүй. Заавал тийшээ биш өөрийнхөө хамгийн сайн чаддаг даал ор гэд үнэхээр сайн ах. Маргааш нь бүр дүүдээ хоорыгоор хичээл алуулахаар болчихсон аваад очсон. Өнөөдөртөө тайвшраад амраад аваа. Тэрний чинь дараа хий гэсэн ах надад дургүй байхаа гэж боддог гэх энэ үеэр дүүгээ шалгалтанд нь тэнцүүлэх гээд сахиус хүртэл авсан байдаг. Шинэ жилийн баяр төхөрж хоорыгийн гэрийнхэн бүгд Миямураг ирэх хэсгийг нь асуудал баярын үеэр захиалах хэрэгтэй байдаг болохоор зав гарвал очноо л гэж байна. Харин Тоороо Сенгоку Юра гурав юм ярьж суухдаа Тоорог Юкитэй үерхдэггүй гэдгийг нь сонсоод шок. Юки Тоорогийн өмнө нь тоглож байсан тоглоомоо дуусгах гээд гэрт нь ирсэн амар гитэж мэтэж ороод өрөөнд нь сууж байсан нэг хүн бүр хаалгыг нэвдээд орлоо. Барахгүй хаалгаа нээгээд өгсөн чинь бараг л гэрийнх нь үйлчлэгч шиг хүн элдв янзын юм хийвэл ээжэд чинь хэлнэ шүү гээд гарааж авчтیں۔ Юки бүр уула. Реми уг нь Сенгокуг шинэ жилээр манад ирэх үү гэж асуусан чинь мань хүн үгүй гээд татгалзчихдаг. Яагаад гэвэл Ремигийн гэрт дүүрэн цөгөрцөгний цуглуулга баярын өдөрч болж хоорыгийн гэрийнхэн бүгд Миямураг хүлээгээстэй. Бүгд гэртээ баярлаад Сенгоку Ремигийнх руу ороод садуура туслаал. Миямурад энийг гээл амар юм бэлдээд байж байсан орж цай уучаад гарахт нь хоорой би хүргэж өгнө араас дагвал алан шүү гээл гарлаа. Хоорой явахгүй төгслөө шүү бид гэхдээ төгсөн ч харилцаатай байж болно биздэй гэхт нь тэгвэл хоёлаа гэрлээ гээл өмнө нь сэтгэлээ хэлж байсан газараа хилээд байна. Ардаас нь хоорой би чамайг жарганаа гэж л байна. Эрэхтэй нь хэлдэггүй юм уу эн чин одоо. Миямура завгүй болоод яваад өгдөг. Ингээд нэгдүгээр бүлгийн төгсгөлийн анги хэлэхэд төгсөн хэд бүгдээрээ шүгээгээ суллаж өгөхөд болно. Бүгд өөр өөрийн юмаа авсан ч хоорой жум байхгүй байхаар нь бүгд хооройд өгөөд уурлуулад хайдаг.
Энэ үед Юра ангид орж ирээд би эртнээс хаяагаа зөөж байсан болохоор надад юм байхгүй гэхэд нь бүгд зээлсэн юм аавгна. Ингээд Юраач бас адилхан ачаатай болж байгаа юм да. Нөгөө өрөөнөөс Реми, Сенгоку, Янагид машин аваад амтны хүрээлэн үзнэ гэдэл ярьж байгаад Ремиг нэг л сонирн байгааг анзаараад баргал сүрдүүлэхийн наагур юм болж байна. Тэгээд хэлсэн чинь хэрвээ машинтай болвол бөөнд өөр тийшээ хаяаж явна да гэдэл айсан юм байна. Юм зөөгөөж ядарсан хорийг Мямарог дэрлээд унтаж байхад нь өнгөрснөө дурснаа. Хорийг танилцсанаас ба өмнөх ба дараа үе. Ингээд бид анхын сургуульд ирж байсан үеийг хардаг. Юки Хори 2, Торо Юра 2, Сакура Реми 2 гэх мэт. Анх Мямарогийн Эмиг нь Торо олж өгөхөд дахиад гадуурхагдахаас айсандаа ч юм уу минийг бишээ гэдэл явчихдаг. Чи тийм биш бидтэй гэснээр Мямаро сэрж миний чамтай байгаа хувь тавилан бас бусдайгаа байгаа нь. Төсөлтийн баяр болж Сенгоку үг хэлэх гэж байхад Мямарог найталгаал тэрэнд нь хэдэн хүүгүүд инээж гисэн бишиж өглөө. Бөө юм болж бууж ирээд Мямарог алах гэд хөөхн ойлгомжтой. Мямаро зугцаар дээвэр дээр гарч ирээд өнгөрсөн үедтэйгээ ярилцаж амжина. Бүгэл биедээ баяр хүргэн сэтгэлийнхээ үгсийг хэлж сургуулиас гарахад Хоригийн аав Мямаротой уулзах гэд ирчихсэн. Хори бол бөөн уур хөөж тугаал. Юрагийн дүүн ахтайгаа хамт явах гэд ирчихсэн. Сургууль дээрх төрхийг нь хараад шок. Нөгөө талд Хори Мямаро хоёр маань өнгөрснөө дурсан ирээдүг рүүгээ хамтдаа зорсноор Хорими аними маань